За юу яцгаанда манайхан крем стори суугтай эргээд тавтай морил та манай суугийг анх удаа сонсч байгаа бол энэ хүү сууг маань болсон явдал болон бидэд гэмт хэргийн талаар ярьж өгдөг юм сууг байгаа. Энэ удаагийн дугаараар 2019 онд Америкийн нэгдсэн улсад болсон нэгэн харамсалтай аимшигтай гэмт хэргийн талаар та бүдтэй ярьж өгөхөд бэлтгэсэн байгаа. За ингээчүүд хэрэглүүгээ орцгоё. 2019 оны 7 дугаар сарын 13-ны өдөр цагдаагийн газар буюу 911 нэгэн дуудлага ирдэг. Дуудлага дээр нэг эрэгтэй хүн нэлээд сандарсан байдалтай бурхан минь гэд ерөөсөө юм сайн ярьж чадахгүй байгаа нь сонсогддог. Диспатчер өөдөөс нь юу болсон бэ? Надад хэлээрэй гэхэд нөгөө залуу ярьж хэлдэг. Би сая ээжийнхээ өрөөнд ороод үцхэд ээж маань амь тэмцээд байж байна. Түүний толгойн нь сүх зоогдчихсан байна. Тэр ямартай ч үхээгүй амьсгалж байна. Яаралтай түргэн тусламж дуудаарай гэд орилоод хэлдэг. Дуудлага өгсөн эрэгтэй хүн нэлээд сандарсан байдалтай байсан болохоор диспатчер чадах бүхнээ хийж тайвшруулахыг нэлээд хичээгээд за чи ч гэсэн аюулд орохоос өмнө байшингаасаа яг одоо гараад байшингийнхаа гадаа цагдаа нарыг хүлээжээ гэж юу нь бол зөвлөмж өгдөг. Тэгээд диспатчер бол цагдаа нар очих хүртэл тэр дуудлага өгсөн хүнтэй уцаар ярьж исэн юм лээ. Цагдаа нар дуудлага авснаас хэдхэн минутын дараа тухайн өгсөн хаяг дээр нь очисон. Тэгээд тухайн гэмт итгээд нь одоо хүртэл байшин дотор байж магадгүй гэж бодсон учраас бууга гаргаад байшинг бүхэлд нь шалгаад нэгжээд үцхэд аз уулж гэмт итгээд бол байшинд байгаагүй аль хэдийнэ цухтаад явчихсан байсан. Харамсалтай нь байшинд дуудлага өгсөн хүнээс гадна ганцхан л хүн байсан нь Денис гэх эмэгтэй өөрийнхөө унтлагын өрөөнд амь насаа алдсан байдалтайгаар бол олдсон. Тухайн амь насаа алдсан Денис гэх эмэгтэй доошоо хараад хэвтчихсэн. Толгойнх нь арын хэсэгт сүх зоогдчихсан. Тэгээ тухайн зоогдсон сүх нь бараг л бүтнээрээ толгой руу нь орчихсон байсан. Тэгээ сүхнээс ердөө 2-3 см л зоогдоогүй гадна нь үлдсэн гэхээр үнэхээр л аимшигтай дүр зурагтай бол байсан байгаа. Цагдаа нарыг очиход Денисийн хүн нэлээд сандарсан байдалтай ээж маань амьсгалж байгаа өхөөгүй байгаа. Одоо ч гэсэн амьд байгаа учраас та эхлээд яаралтай түргэн тусламж үзүүлээ. Яаралтай хиймэл амьсгаа хийгээд өгөөжэй гэхэд цагдаа нар хиймэл амьсгаа хийх гэж оролцсон ч гэсэн Денис харамсалтай нь аль хэдийнэ амьсгал хураачихсан байсан. За энэ амь насаа алдсан Денис гэх эмэгтэй яг хэн байсан талаар та бүдтэй ярьж өгье. За Денисийн хувьд бол 47 настай нэг хүүгийн амт амьдардаг ганц бие эмэгтэй байсан. Тэгээ хуршууд нь болон ажлынхан газрынхан хүмүүс ер нь түүнийг маш нээлттэй, сайхан сэтгэлтэй эмэгтэй байсан гэж тодорхойлдог. Денисийн хувьд амьдралынхаа туршид нийт 2 удаа гэрлэж байсан ч гэсэн хоёулаа бүтлгүүтээж тэгээд аль ч гэрлэлтээсээ хүүхэдтэй болж байгаагүй мэлээ. За ажил мэргэжлийн хувьд болохоор сургуульд багшаар олон жил ажилласан. Тэгээ түүний сурагчт нь тэгээ сурагчдынхаа нэцэг эхчүүд гээд харилцаа хандлага сайтай маш сайн багш гэж Денисийг бол тодорхойлдог байсан. Амь насаа алдсан энэ байшинд нь Денисийн эмээ өвөө нь дараа нь аав ээж нь гэдэг 3 үеэрээ энэ байшинд амьдарч исэн юм бэлээ. Тэгээд Денисийн хувьд бол одоо амжилттай, карьертэй амьдрах байшин гэд юмар дутаж үзээгүй ч гэсэн түүнд хамгийн дутагдчихсэн зүйл нь бол хүүхэд байсан. Уг нь бол маш залуу байхдаа л ээж болохыг хүсдэг байсан ч гэсэн гэрлэлтүүд нь бүтлгүүтээж за тэгээ сүүлдээ нас нь нэлээд явсан учраас Денис өөрийгөө өөрөөрөө жирэмслэх боломжгүй гэдгийг мэдээд хүүхэд өргөж авахар шийддэг. Тэгээ Денисийн хувьд бол өөрөө ч гэсэн жоохон бахта аав ээж дээрээ өргүүлж ирж исэн юм билээ. Тэгээд асрамжийн газар ямар байдгийг, хайрлагцсан гэр бүлд очих ямар байдгийг хамгийн сайн мэддэг болохоор өөрөө ч гэсэн ер нь хүүхэд өргөж авахар эргэлт буцалтгүй шийдсэн байгаа. Тэгээд Денис өөрөө бас юм боловсролын салбарын хүн нэмээд боломжийн амьдрал ахуйтай учраас олон хүүхэд биш нэг л хүүхэд маш чанартай өсгөе гэж бодоод нэлээд хэдэн асрамжийн газруудтай холбогдож агаад Гватемала гэж үгтэй болоо ийм нэртэй улс байт юм лээ. Тэгээд Мексик, Эл Салвадор энтертэй ер нь хил залгаа байдаг. Ийм жижигхэн улсаас 4 настай нэгэн хүүг 2006 онд өргөж авсан. Денис хүүдээ Карлос гэж нэр өгөөд тэр хоёр бол тэр цагаас хойш нэг ч удаа нэгнээсээ холдоогүй. Тэг хүүгээ асрамжийн газар хамгийн анх хараад тэрвэрч үзэхдээ л миний хүү мөн байна гэж бодсон гэдэг. За ингээд хүүгээ гэртээ авчираад хүүдээ нэг том өрөө гаргаж тогтруулад Карлосыг цэцэрлэгт явуулаад Денист бол ээж болох нь бол үнэхээр л их таалагдсан. Тэгээ хүүгийнхаа нэрийг хүртэл өөрийнхөө хөлний шагаан дээр шивүүлсэн.
Ганц Денис ч гэлтгүй Карлос бол бүх хүмүүсийн хайр игтүү хүрэгдэг хүүхэд байсан. Тэг хичээлдээ сайн үргэлж онд сурдаг, нэмээд спортод авьяастай, олон тэмцээн уралдаанд ордог, ухаалаг хүү болж хүмүүжсэн байдаг. Карлос өсвөр насны хүү болоод найз охинтой болсон. Тэгээд ээжтэй найз охиноо танилцуулаад найз охиныхаа аав ээжтэй ч гэсэн өөрөө танилцчихсан. Ер нь тэр охинтойгоо сууна гэд хүмүүст бол ярьдаг байсан юм билээ. Карлосыг өргөж аваад Денист бол үнэхээр л одоо тийм сайхан мэдрэмж төрсөн, ээж ах үнэхээр таалагдсан учраас Денис дахиад нэг хүүхэд ер нь яагаад өргөж авч болохгүй гэж бодоод 8 настай нэг хүүг бас өргөж авахар шийддэг. За Денисийн өргөж авсан дараагийн хүүг бол Энжел гэдэг. Тэгээ уг нь бол 2 хүүтэй болоод улам л энэ гэр бүл аз жаргалтай болох байх гэж бодсон ч гэсэн санснаар ерөөсөө болоогүй. 2015 онд Денис амь насаа алдахаасаа 4 жилийн өмнө баг хүмүн алга болчихлоо гэд 911 рүү залгаж дуудлага өгч ирсэн юм билээ. Тэгээ цагдаа нар дуудлага авсан даруйдаа ирж хүүг нь хайж агаад Денисийн хөршийнх нь одоо агуулгах их үү тийм жижиг байшинд нь нуугдчихсан байгааг нь олоод ээжд нь хүлээлгэж өгдөг. Хэдий хүүг нь олоод ээжд нь хүлээлгэж өгсөн ч гэсэн цагдаа нар нөгөө Энжел хүүг хайж ахта Денисийн байшинд нь ороод Энжелийн өрөөнд нь орж үзээд үнэхээр их гайхсан. Энжел хүү өргүүлснээсээ хойш 4 жилийн дараа гэхээр 12 настай байсан байгаа. Тэгээ 12 настай хүүхдийн өрөө гэхэд хитрхи хоосон өрөө байсан. Тэгээ уг нь бол 12 настай эрэгтэй хүүхдийн өрөө гэхэд одоо битүү тоглоом, компьютер гэдэг ч юм уу те янз бүрийн зүйл байх ёстой байхад хүүгийн өрөөнд нэг том ор бие засахтаа ашигладаг юм уу гэмээр нэг том төмпөн гэд ерөнхий хитгэн юм зүйлүүд байгааг нь бол хараад цагдаа нар бол нэг л буруу зүйл байгаа гэдгийг нь бол ойлгодог. За тэгээд бүр сонин нь болохоор Энжел хүүгийн өрөөнийх нь цонхыг нь гаднаас нь ингээ мод тавьж агаад хатчихсан. За өрөөнийх нь хаалхан дотроосоо цоож хүрнэ. Гаднаасаа ингээд хүн цоожулдаг юм уу гэмээр цоожтой байсан. Цагдаа нар хүүг 9 минут гэрт нь хүргэж өгснийхаа маргааш нь мэргэжлийн хүмүүстэй очиж Энжел хүүтэй ярилцаад үзэхэд Энжел бол бүх үннийг цагдаа нарт хэлдэг. 12 настай Энжел хүү өрөөнөөсөө гарах зөвшөөрөл байхгүй, шөнө бүр гаднаасаа цоожлуулж унтдаг, өрөөнд байгаа төмпөндөө бие засдаг, гэр орон цэвэрлэхдээ зөвшөөрөл авч өрөөнөөсөө гардаг. Хэрвээ зөвшөөрөхгүй байх юм бол одоо Денис буюу ээж маань намайг маш хүчтэй гараа зангидж байгаа зоддог. Хэрвээ ээж маань байхгүй бол манай ах Карлос намайг одоо зоддгоо гэсэн хинээч итгэмээргүй өрөвдөлттэй мэдүүлгийг бол цагдаа нарт өгсөн. За тэгээд цагдаа нар мэдээж ийм мэдүүлэг авсан учраас мэдүүлэг авсан даруйдаа Денисийг баривчлаад цагдаагийн газар авчирдаг. Тэгээд Денис бол өөрийн бас тайлбараа цагдаа нарт бол бас шууд хэлдэг. Хүү маань сэтгэл зүйн хувьд бол эрүүл хүүхэд биш ээ. Тэгээд хаяа бол эрүүл хүүхчиг ерөөсөө аашилдаггүй. Өрөөнд нь юу ч тавьж өгөөд нураагаад бүснүүлээд эвдлээд байдаг учраас өрөөнд нь юу ч байхгүй байгаамаа. За тэгээ гаднаас нь цоожлохгүй бол шүн орой байсан ч хамаагүй гэрээсээ цухтаагаад байдаг юм аа. Өрөөнд байсан савн ч гэсэн ялгаагүй. Би түүний бие засуулах гэж тавьсан нь бол үнэ. Тэгээ би гаднаас нь цоожлчихдаг учраас өрөөндөө одоо бие засуулах зорилгоор тэр савыг бол тавьсан. Тэгээ би Энжелийн хувьд бол маш олон эмнэлэг, сэтгэл зүйчтэй уулзаж утсан. Тэгээ бүгд бүтлгүүцсэн учраас би түүнийг өөрийгөө гэмтээхгүй байгаасаа гэсэндээ өрөөнд нь бол юу ч тавиагүй ийм арга хэмжээ авсан юм а гэдэг тайлбарыг бол цагдаа нарт хэлдэг. Цагдаа нар Денисийн том хүү Карлосоос ч гэсэн мэдүүлэг авсан. Тэгээд Карлос бас ээжийн хэлж байгаа бол бүгд үнэ. Манад үе ийм асуудалтай болохоор түүнийг ботсондоо л ийм өрөөнд байлгадаг. Түүнийг хүчирхийлсэн зүйл бол байхгүй гэд ээжтэйгээ бол яг адилхан мэдүүлэг цагдаа нарт өгдөг. Денис цагдаад баригдсан даруйд жижигхэн газар тэгээд нэгнээ таньдаг учраас Денисийн ажилдаг сургуульд нь за бас тэг хуршүүдд нь гээд энэ бол бүгд ингээд энэ мэдээлэл нь бол тархачихсан. Тэгээд ээж хүн нэмээд сургуульд ажилдаг сургууль хүмүүжүүлэх үүрэгтэй ийм хүн бэжэж хүүхэд хүчирхийлсэн гэхээр хүмүүс бол үнэхээр л дургуун хүрж Денисийг бол хүчээр одоо ингээ бөөндөө шахсаар агаад ажлаас нь халуулдаг. Хүүхдээ хүчирхийлсэн хэрэгтэй ямар ч тач тэнцэн аргалзах ял аваад 12 настай хүүгээ цаашдаа өсгөх хэрэгээ бол алдсан. Тэгээ Энжел хүү 4 жилийн дараа асрамжийн газар руугаа бол буцаад явдаг. 12 настай Энжелийн хувьд бол Денисийн гэрээс нь яваад хэдхэн сарын дараа бас нэг айлд өргүүлсэн ч гэсэн тухайн өргөж авсан аав ээж нь түүнийг өсгөж чадахгүй юм байна. Буцаагаад авах уу гэд асрамжийн газарт нь бол гомдол гаргасан. Тэгээ Энжел болохоор нөгөө
уцаа айл дээрээ аав ээжтэйгээ маргалдаад хүссэн бүхнээ хийн. Хэрвээ намайг хийлэхгүй гэвэл би та нарыг цагдаад хэлж шоронд хийлгэнэ. Намайг хүчирхийлсэн гэж би хэлнэ. Би өмнө нь бас тэгжсэн юм аа гэд аав ээжтэй хэлсэн байдаг. Тэгэхээр яг үүндээ Деннист асуудал биш, Энжелд асуудал байсан юм шиг байгаа. За ингээд ямар ч тач Деннис бол ажилгүй болж дүүргийнх нь нойр орчмын хүмүүс түүнийг ажилд авахгүй байсан болохоор санхүүгийн тал дээр бол нэлийн асуудалтай болсон ч гэсэн Деннис бол бууж өгөлгүйгээр ажил хайсаар бараг жилийн дараа одоо тийм аутизмтай хүүхдүүдэд хичээл заадаг тийм багшийн ажил олж чадсан. За тэгээд хэргийн талаар ер нь дэлгэрэнгүй ярьж өгөхийн тулд Деннис ер нь ямар хүн амьдрал туулсан, ямар бэкграундтэй эмэгтэй вэ гэдгийг та хэдтэй товчхон ярьж өглөө. Тэгээ 2019 оны 7 сарын 13-ны одоо хэрэг гарсан өдөр яг юу болсон, хин одоо мөрөөрөө хүүтэйгээ амьдарч байсан энэ гимгүү багш эмэгтэй гимнүүд талтрам аимшигтайгаар хөнөөсөнгээд маш олон асуулттай бол цагдаа нараа нүүр тулсан. 911 дуудлага өгсөн хамгийн сүүлд Деннисийг амьд байгааг нь харсан хүн бол мэдээж Деннисийн хүү Карлос. Тэгэхээр цагдаа нар бол хамгийн түрүүнд мэдээж хүүгээс нь бол мэдүүлэг авахар цагдаагийн газар авчирч ярилцсан байгаа. За тэгээ Карлосын хувьд бол ээжигээ алдсан нэмээд яг тийм аимшигтай дүр зургийг нь өөрөө олсон учраас сайн ярьж чадахгүй шоконд орсон байдалтай байсан ч гэсэн цагдаагийн газар очиод хэсэг одоо тайвширсныхаа дараа юу болсон талаар бол баг багаар ярьж эхэлдэг. Би нохоо хуцах жимээнээр унтжгаад сэрсэн. Тэгээ өрөөнөөсөө гараад харахад байшингийн уртлын хаалга нээлттэй байсан. За би нохоонуудаа хайсан боловч олдоогүй. Тэгээ би ээжигээ сэрийхээр ээжийнхээ өрөөнд ороод үзэхэд ээж маань орон дээрээ толгоондоо сүх заалгуулчихсан байдалтай хэвтэж байсан. Би айгаад очиод төхөөд үзэхэд ээж маань амьсгалж ийсэн. Тэгээ сүх зоогдсон сүх нь манай гэрт байдаг сүх байлээ гэж мэдүүлгийг бол өгдөг. Мэдүүлэг авч исэн цагдаа нар өргөжлүүлээд ээжийг чинь ингэж хөнөөх боломжтой хүн хэн байж болох вэ? Чамд тийм одоо бодож байгаа санагдж байгаа хүн байна уу гэхэд Карлос бол манай ээжийн бүх найзууд ойр дотны хүмүүс нь бол багш нар, за тэгээ үйлснэр нь бол ийм сүмд явдаг зөв хүмүүс байдгаа. Би үнэхээр одоо хин ийм зүйл хийснийг нь бол мэдэхгүй байна. Ээж дээрт бол зарим нэг асуудлууд бол байсан ч гэсэн би лав ээжтэй хизээч ийм зүйл хийхгүй гэж шууд цагдаа нар одоо юу ч асуугаагүй байхад бол хэлдэг. Тэгээ цагдаа нарын хувьд бол ээжигээ алдсан 17 настай хүүг сэжиглээгүй байхад өөрөө хүн шууд ингээд хэлэхээр нэлээд сонин санагдсан. Тэгээд Карл анх цагдаагийн газар ирэхдээ сандарсан, айсан харагдчихсэн ч гэсэн мэдүүлэг өгөхдөө ямар ч бүр юм сэтгэл хөдлөл байхгүй байгаа нь бол харагддаг. Тэгээд жирийн 17 настай хүүхэд ээжигээ тийм байдалтай байхад нь олоод харсан бол одоо нус нулимстайгаа холилдоод мэдүүлэгч бараг өгөх тийм сэтгэл зүйтэй бол байх боломжгүй гэж бол цагдаа нар бол бодсон. Деннис амь насаа алтхаас хэдхэн цагийн өмнө өглөө Деннис хүүтэйгээ хамт найзынхаа оршуулгын ёслолд оролцоход явсан билээ. Тэгээ буцах замдаа дэлгүүрээс Apple Pie аваад гэртээ ирээд хүүтэйгээ ойр зуурын яриангаа хувааж идээд тэр хоёр өрөөндөө орсон билээ. Өрөөндөө орсноос 2-3 цагийн дараа Карлос нохоонуудынхаа хуцах жимээнээр сэрсэн нь бол тэр байсан гэж цагдаа нарт хэлдэг. Карлосын хувьд бол өрөөндөө ороод нойр нь хулжаад байсан. Тэгээ нэг сэрээд, нэг буцаж унтаад, дундуур нь найз охин руугаа, найзууд руугаа чат өчээд, YouTube үзээд, за буцаж унтаад гэдэг юм унтах сэрхийн дундуур байгаад исэн билээ. Тэгээд нохоо хуцах жимээнээр сэрээд ээж дээр очихт нь ээж нь бол тийм ямшигтай байдалтай амьсгалж ийсэн. Тэгээд ээжигээ сэрээх гэж оролдоход одоо сэгсэрж үтсэн гэж үл цагдаа нарт хэлдэг. Тэгээд Деннисийн толгоонд нь зоогдсон сүх бараг ингээд уртлын хэсэг нь бүхлээрээ толгоо руу нь одоо энэ тархи руу нь зоогдчихсон, орчихсон байснаас нь харахад цагдаа нар бол ийм бэртлийн дараа хүн амьсгалах бол ямар ч боломжгүй гэж үзсэн учраас Карлосыг магадгүй худлаа хэлээд байна уу да гэж сэжиглэх шалтгаан нь бол ингээд нэгээр нэмэгдсэн. Цагдаа нарын нэмээд дахиад нэг сэжиглэх том шалтгаан нь болохоор ямар ч алуурчин ер нь гэрт нь очиод гэрт нь байгаа зүйлээр хүнийг хөнөөе гэж бодохгүй зэвсгээ аваад очдог байхад Деннисийг өөрийнх нь гэрт нь байдаг одоо сүхээр гимтээсэн нь бол бас үнэхээр сэжигтэй санагдаж байгаа. Цагдаа нар Карлосоос ингээ мэдүүлэг авах тусам ингээд
мэдүүлгүүд нь ингээ баг багаар ярьж байгаа зүйлүүд нь өөрчлөгдөд байсан. Тэгээ уг нь бол apple pie хувааж идчихээд шууд өрөөндөө ороод юу ч сонсоогүй байсан гэжсэн. Дараа нь гинтэл ээж шууд унтаагүй хаа өрөөнөөсөө гараад ус аваад орж гараад байсныг нь би сонссон гэд мэдүүлэг нь баг багаар ингээд зөрөөд идэг. Гэмтэрэг гарсан байшинг нь шалгаад үзэхэд гэрт суйрлуулсан байсан камернууд нь бүгдээрээ алга болсон. За нэмээд Денисийн гар утас нь бас хаанаас ч олдоогүй. Тэгээ гэмт хэрэгтэн аваад явсан юм шиг ер нь бол хор сураггүй ингээ алга болчихсон байсан. Тэгээ байшингийн хаалга цонхноос нь харахад гаднаас ер нь юм хин нэгэн хүчээр нэвтэрсэн уулмөр юуч байхгүй. Тэгээ ер нь бол яаж ч утсан юм харанхуй бүрийхэж болоогүй өдөр байхад зүгээр л нэг хүн орж ирээд гэрт нь байсан сүхээр Денисийг хөнөөгөөд камернуудыг нь аваад одоо ингээд цухтаад уртлын хаалгыг нь онгорхоо орхиод цухтаад явна гэхэд бол цагдаа нарын толгоонд бол нэг л бууж өгөхгүй байсан. Цагдаа нар Денисийн өмнө нь хүүтэйгээ урд ямархуу харилцаатай байсан байх гэдгийг нь сургуулийнх нь хүмүүсээс багш нараас нь асуусан. За тэрнээс гадна ер нь хүүтэйгээ муу одоо юм таарамжгүй харилцаатай байсан байх уу гэд цагдаагийн бүртгэл байна уу гэд шалгаад үзэхэд байсан. Тэгээ Денис амь насаа алтгаасаа хэдхэн сарын өмнө хүүн түүнийг одоо ингээд зодоод байна гэд цагдаа дуудчихсан юм билээ. Цагдаа нар дуудлага аваад Денисийн гэрт нь очиход Денис ингээд үс гизэг энтер нь ингээд сэгсээчихсэн, гар нь хугарчихсан. Тэг хүүтэйгээ муудаад тэр намайг зодоод ингээд цутаагаад явчихсан гэдэг. Тэгээд тэр маргаанаас хойшлохоор хэдэн сар Карлос бол найзуудынхаараа ингээд өдөр хоногийг өнгөрүүлээд гэрээсээ хол амьдарч исэн юм билээ. Тэгээд Денис үгээ сүүлдээ бүр олон сар ингээд гадуур байгаатайгаа байсан учраас хүрээд ирээ гэж дуудаад тэр хоёр эвлэрээд бол ингээд цухтаа хамт амьдарч эхэлсэн байгаа. Цагдаа нар энэ одоо нөгөө бүртгэлийнхэн талаар Карлосоос асуусан. Тэгээд та хоёр ер нь бол юм харилцаа холбооны тал дээр ингээд жоохон юм асуудалтай байсан уу гэд асуусан чинь тухайн үед бол ямар ч бүр зодоон зохион юм харилцан зодоон зохион бол юусоо байгаагүй. Би ээжтэйгээ муудсан. Ээж намайг зохисон. Тэгээд сүүлдээ бүр ингээд зогсохгүйсэн учраас би түүнийг түлхээд тэг гэрээсээ гараад явсан. Тэгээд ээж маань хэсэг хугацааны дараа өөрийнхөө бурууг ойлгоод уушлал гуйгаад тэг нэмээд дээрэс нь би гэрээ болон ээжигээ нохоонуудаа маш их санаж исэн учраас гэртээ ирээд бит хоёр бол ямар ч одоо юм асуудалгүй амьдарч исэн гэж мэдүүлэг өгдөг. Карлос хэдий тэгж хэлсэн ч гисэн Карлосыг гэртээ буцаад ирэхдээ Денис гэртээ аль хэдийн юм 4-5 юм камерууд суулгачихсан байсан. Тэг бодвол хүүгээсээ өөрийгөө нэг гимтээх үгээд айс юм шиг байгаа. Цагдаа нар Карлосыг сэжиглэх хангалттай үндэслэл байсан учраас чи ч үнэхээр сайн шоу хийжээ. Карлос чамаа хийсэн гэдгийг бид нар мэдэж байна гэд шууд тулгаад хэлсэн чинь Карлос гинтл амир уурлаад яаж би ээжийг аалах юм бэ? Энэ хорвоод ээж нь маань би одоо ээжтэл байхад яаж түүнийг би хөнөөх юм бэ энэ төр гэл амир юм драма болол нилээн чанга дуугаар хэлдэг. Тэгээд ээж нь 8 насаа алдчихсан юусоо уйлж гуниглаагүй хэрнээ өөрийг нь гинт хэрэгт ингээд хэлсэн чинь бүр шууд л уурлаад ингээд реакцлж байгаа нь бол харагддаг. За ингээд тухайн өдөр бол хэдэн цаг Карлостай ярилцж агаад Карлосыг ээжигээ хөнөөсөн гих одоо хангалттай нотлох баримт байхгүйсэн учраас түүнийг сул чөлөөтэй гэмт хэрэг гарсан өдөр бол буцаад явуулсан. Сул чөлөөтэй болсон оноо Карлос бол тэгээ өөрийнхөө сошиал хаягууд дээр ээжигээ санджин хэцүү байна. Одоо тусал дэмжижсэн бүх хүмүүстээ одоо баярлалаа. Намайг одоо ингээ асууж байгаа бүх хүмүүстээ баярлалаа. Би одоо зүгээрээ энэ төр гих мэтчлэн утгатай постуудыг бол байн оруулаад байсан. Тэгээ ээжийг нь хин хүмүүснийг мэдхгүй ингээд ийм зүйл одоо мөрдлөг явж байхад ямар шатанд юу энэ хэрэг юу нь явж гин гэд нэг ч удаа цагдаа нар бол энэ хугацаанд бол залгаж асуугаагүй. Гэмтэрэг гарснаас 8-7 хоногийн дараа Карлосыг дахин хэлцээр цагдаа нар бол дуудаж авчираад мэдүүлэг авдаг. За тэгээ энэ удаад бол харин өмнөгшгөө цагдаа нарт бол ямар ч нотлох баримт байхгүй биш, маш олон нотлох баримттайгаар бол түүнийг дуудсан. Карлосын утасны байршил илрүүлэгчээс нь цагдаа нар гэмтэрэг гарсан шөнө Карлос хаашаа явсан байгааг нь шалгаад үзэхэд 911-т дуудлага өгөөд ярьж байхдаа ээжийнхэн хажууд биш байшингийнхаа ард нэлээд зайтай байдаг нуурын оролцоо байхдаа дуудлага хийсэн нь бол одоо цагдаа нар бол олж мэдсэн.
Утасны байршил илрүүлэгчийн заасан хавьд цагдаа нар мэргэжлийн олон тийм тусгай албаны шумбагчдыг дайчлаад нуурны гүнд юу байгааг шалгуултал Денисийн гэрт нь байдаг гэмт хэргийн үеэр алга болсон байсан 3 ширхэг камер нь Денисийн гар утас зэргийг бол шумбагчид олж чадсан. За үүнээс гадна Карлос өрөөндөө ороод 2-3 цаг унтаа цэрээд утсаа оролдоод мессеж өчээд буцаж унтаад гэд хэлжсэн хэрнээ утасны датанаас нь харахад Карлос нэг ч удаа утсаа унтраагаагүй хамгийн ихдээ 2 минут локлсон байгааг нь бол цагдаа нар бол бас олж чадсан. Тэгэхээр Карлос бол унтчихсэн гэдг нь бол бас худлаа болж таарж байгаа. Цагдаа нар олсон бүх нотлох баримтуудаа Карлост харуулад үзүүлсэн. Тэгээ Карлос бол мэдэхгүй байна. Яагаад манай камер болон ээжийн маань утас нуурнаас олцсныг би мэдэхгүй байна. Гэсэн чинь цагдаа нар өөдөөс нь шууд за одоо худлаа хэлэхэ болоод зүгээр үннээ хэлээ. Чи үннээ хэлэхгүй байсан ч гэсэн чамаа хийсэн гих хангалттай нотлох баримтууд бол биднэрт байгаа. Чи юу хийсэн гэдгийг хэлвэл чиний одоо хаана байх, хэрхэн шийдэгдэх гээд маш олон зүйлд сайнаар нөлөөтэй учраас яагаад хийсэн гэдгээ биднэрт болоод үннээр нь хэлээ гэд тулгаад шууд Карлост бол хэлсэн. За тэгээ Карлос бол гин алдаад ярьж эхэлсэн. За би сайн санахгүй байна. Надад ер нь сэтгэл зүйн маш олон асуудлууд байдаг. Надад одоо юм эмчийн бичигч байгаа. Би тэр өдөр ээжигээ харчаад зүгээр шоконд орсон. Шоконд орчоод би ээжийнхээ утсыг аваад гэрийнхэн камернуудыг аваад нуурлуу гүйж яснаа санаж байна. Тэгээд би нуурлуу одоо тэр гэрээсээ авч гарсан камер болон утаснуудаа шидчихгээд 911 рүү залгасан. Би хитрхи сандарч айсандаа тийм зүйл хийсэн байхаа гэд нэг бүр нэг тэнэг хүн ч итгэхээргүй сони юм зохиогоод ярьдаг. Мэдүүлэг авч исэн цагдаа тэгээд чи юу ярьж байгаагаа ойлгож байна уу? Биднэрт одоо энэ зохиож ярьж байгаа зүйл чинь ерөөсөө үнэн санагдахгүй байна гэхэд Карлос бол ингээ гайхаад балмагдаад миний одоо санаж байгаа зүйл энэ байна. Би өөр юу ч санахгүй байна. Миний сэтгэл зүйн асуудалтай холбоотой би заримдаа ингээд хийсэн зүйлүүдээ санахгүй тохиолдлууд байдаг юм аа гэд хэлдэг. За тэгээ хэсэг гүрээж агаад сүултээ Карлос бол үннээ хэлдэг. За би өрөөнөөсөө гарч ирснээ бол санаж гин. Би сүх авч ирснээ санаж гин. Сүхээ аваад би одоо сүхээ эрлж ирснээ бас санаж гин. Гэхдээ би ээжигээ үнэхээр хүнөөсөө эсхээ би мэдэхгүй байна. Битээр тэр өдөр хэрэлдээгүй, муудаагүй байхад тийм зүйл болсон гэж бодохгүй байна гэж хэлдэг. Тэгээ цагдаа нар бол мэдээж одоо нотлох баримтуудаа бүгдийг нь үзүүлсэн. За нэмээд одоо Денисийг хүнөөсөн сүхнээс нь Денис болон Карлос хоёрын л ганцхан ДНХ илэрсэн. Тэгэхээр чи хийсэн нь бол угаасаа тодорхой бид нар мэдж байгаа. Гол нь яагаад гэдгийг биднэрт хэлээ гэхэд бол Карлос сүулдэ бол бүр ингээд мэдүүлэг өгөхөөсөө залхаад за би түүний зогсон нь бол үнэ ингээд эцэст нь нэг юм хэрэгээ хүлээдэг. Карлосын хувьд бол тэг ээжтэйгээ таарамжгүй ээжигээ үзэн яддаг одоо тийм өсвөр насны хүү байсан байгаа. Тэгээ 18 нас хүрэхээс өмнө ээжигээ хүнөөчхөл ямар нэгэн ял авахгүй гэж бодсон. Тэгээ Денисийн хувьд бол нөхөр гэр бүл гих одоо ойрын хүн байхгүй учраас Денисийн байшин, амь насны даатгал гэд бүгд одоо хууль ёсны дагуу хүүд нь ирэх байсан учраас өргөж авсан ээжигээ одоо өргөөснөөс хойш 14 жилийн дараа хүнөөсөн нь бол энэ байсан. Тэгээд Денис амь насаа алдахдаа ердөө 57 настай байсан гэдэг. 2021 оны 7 сард Карлост 1-р зэргийн хүн амны хэрэгт буруутай гэмт хэрэгээ нуун дарагдуулах гэж оролцсон гэх зүйл ангаар түүнд бүх насаар нь хорих ялыг оноосон. Хэдэн жилийн дараа одоо давж заалдах боломжтой байна тэргээд янз бүр одоо хүмүүст оноо тэгвэл Карлост бол тийм боломжч олгоогүй. Ямар нэгэн байдлаар давж заалдах боломжгүйгээр бүх насаар нь хорих ялыг бол түүнд оноосон. Карлосын хувьд бол одоо хүртэл ялаа идлээд шорондоо байгаа. За тэгээд энэ хэрэгтэй холбоотой миний олж чадсан бүх мэдээллүүд гэх юм бол энэ байлаа. Тэгээд та хэд манаас энэ хэргийн талаар санал бодлоо комент хэсэгт нээлттэй бичиж үлдээгээрэй. Би бүх комментоо уншаад бүх комментэндээ хариулдаг шүү. Тэгээд дараагийн дугаар манаас утгагүй орох учраас та хэд маань subscribe заавал дараад хүлээж аваарай. За тэгээд баяртай.